Сайн байцгаана уу? Сэлэнг аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Ахмад багш хотхонтой байна. Туркийн нэг улс төрчилсөн байдаг. Багш бол яг лаатай адилхан бусдыг гэрэлтүүлэхийн тулд өөрийгөө хэрэглэдэг гэж. За тэгвэл энэ ажиллаж байх хугацаанд хүүхдүүдээ хэрхэн гэрэлтүүлж байсан бэ гэсэн арга туршлагаасаа хуваалцъя. Гэхдээ хүн болгоны хийж чаддаг зүйлийг тийм ээ би өөрөө чин сэтгэлээс урт хугацааны туршид хийж хүүхд нэг бүрийн хөгжлийг төвшин ахиулан сургаж хөгжүүлж чадсан бол тэр маань туршлага болно гэж би боддог. За би анх хөдөө орон нутагт очиод 3 дугаар анги аваад ажилласан. Тэгэхэд 2-3 сурагч тоогоо бодож чадахгүй байсан. За яагаад тоогоо бодож чадахгүй байсан бэ гэсэн чинь хүрдээ шижлэг байсан. За хүрдийн тогтоолох гээд нэлээд оролцсон боловч огт тогтоошгүй. Багшаа би ерөөсө тогтоож чадахгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр би анх туршлага багтаа багшуулаад тогтоолгож чадахгүй байсан нөө гэж тийм ээ. За сая энэ намар би сургалтын төвд нэг хэсэг ажиллаа. Тэгэхэд 1-2 дугаар ангийн хүүхдүүд маань шүлэг чийжлэх даалгавартай ирсэн. За гэтэл бас нэг шүлгээ бас нэг хэсэг хүүхдүүд чийжлэх чадахгүй байсан. За яагаад бас чийжлэхгүй чадахгүй байна вэ? Арга туршлага багш ихтэй багш маань яагаад тогтоолгож чадахгүй байна вэ гэж тийм. Тэгэхээр бид нэр нэлээд цөөнгүй ингээд тогтоох чадвар сул хүүхдүүд маань бидэнд их ирдэг. Тэгэхээр тогтоох чадрыг хөгжүүлэх дасгалыг би 9 сарын 1-нд хүүхдээ хүлээж авсан цагаасаа л эхлээл хийдэг. Тэгээд тогтоох чадрыг хөгжүүлэх дасгал хийгээд байх тусам хүүхдүүд маань сурлага ахиц гардаг. Ингээд анги нийтээр нэгмэтгэд маасаараа сайхан жиг сураад ирдэг. За ингээд тогтоох чадрыг сайжруулах бас нэг том ажил бол шүлэг чийжлүүлэх. За шүлэг чийжлээд байх тусам хүүхдийн тогтоох чадвар нь ахиад байдаг. За тэгтээ шүлгийг бол гэртээ чийжлээд ирээрээ гэж ерөөсө даалгавар өгдөггүй. За сонирхолтойгоор хэлбэр аргаар яаж чийжлүүлэх вэ гэж. Тэгэхээр бид нар бас шүлэг чийжлүүлэх олон аргуудыг мэддэг. За тэгээд мөрөөр нь тийм ээ энийг нь багаар нь дамжуулан уншуулдаг тийм ээ буухайлан уншуулдаг. За аялгуулан уншуулдаг. Хөдөлгөөн хийж тогтоологдог. Товчрол хийж тогтоологдог гэх мэтлийн аргаар. За тухайлбал дамжуулан ингээ уншуулахаар энийг ингээ уншуулахаар багш өөрөө гоё удирдаач юм шиг ингээ удирдаал ингээл заагаал ингээ удирдаад уншихаар хүүхдүүд маань ингээ уншаал чийжилж байгаа хүүхдүүдийн дуун тодруулж чангараал ингээ чийжилдэг. За хөдөлгөөн хийж уншихаар зэрэг хүүхдүүд маань их зарим хүүхдүүд маань хөдөлгөөнөө санахаараа шүлгээ санаал шүлэг мөргөөс санахаараа ингээ хөдөлгөөнөө заримдаа ингээ марчаал ингээл тэгээ яваандаа ингээл хөдөлгөөнөө санаал шүлгээ чийжлээд идэг ингээд хүүхдүүд маань ингээд чийжлээд ирдэг. За хүүхдүүд маань тэрч байтугай багшаа энэ дээр нэм хөдөлгөөн хий энд нь ингэж хөдлөе гэж өөрсдөө хөдөлгөөнөө зохиогоол ингээд байдаг. Шүлэг чийжлэх тусмаа нөгөө хүүхдүүд маань урам морол багшаа тэр ном дээр тийм гоё шүлэг байна. Энэ хуудсан дээр нэм гоё шүлэг байна. Гэж зарим хүүхдүүд маань түглээд чийжилсэн байж идэг. Нөгөө чээл сайтай хүүхдүүд гэдэг шиг нөгөө сайн хүүхдүүд маань бас 1-2 уншихад л дахноо шүлгээ чийжилдэг болчдөг тийм. За анги ахих тусмаа л хүүхдүүдийн нөгөө шүлгийн мөр бадаг ингээд нэмэгдээд ирдэг. 5 дугаар анги төгсөхдөө бол нэлээд олон шүлгүүдтэй болсон байж идэг. За энэ 11 дугаар анги даа хүүхдүүд маань 5 дугаар анги төгсөөд зүүн хараагаас сэлэнг сайхан хөтөл хүртэл аяллаар явж байхдаа ингээд замдаа нэг шүлгээ уншаал яваад байсан. Их гоё. Ингээд унших чадрын чадруудыг эзэмшүүлчихээр уншихтаа бас ингээ өөртөө аягүй гоё ихтгэлтэйгээр уншдаг. Дуундаа ороод дуулахаар ард түмэнд хүрдэг гэдэг шиг ингээ шүлгэндээ ороод тий шүлгээ бодоод ингээ шүлгээ уншдаг. Зогсохдоо ч хүртэл ингээ гоё сайхан зогсож яваад ингээ шүлгээ уншдаг. Тэгээ шүлэг ингээд шүлгүүдээр ингээл бид нэр ингээд эцэгчүүдтэй ингээл үзүүлээл тий эцэгчүүдтэй ингээд тоолт хийгээл ингээд үзэхэр эцэгчүүд нь маш их баяртай урамтай гоё байдаг. Тэгээд эцэгчүүд маань хүртэл ингээд заа сургуулийнхаа үйл ажиллагаанд зохиогдож байгаа үйл ажиллагаанд гэдэг илүү сайхан ингээд оролцдог. Ингээ хүүхд шүлэг чийжлэх тусам л тогтоох чадвар сайжирдаг. Шүлгийн шүлэг чийжлэх ямар их ач холбогдолтой гэдэг олон талын ач холбогдлыг та нар бүгдээрээ мэднэ тийм ээ. Тэгээд шүлэг маань угаасаа эх орноо магтсан, аав ээжээ магтсан, сайн сайхныг ингээд дандаа байдаг болохоор хүмүүсийн талд ч гэсэн ач холбогдолтой байдаг.
Ингээ та бүхэн маань одоо шүлгийн сайныг сонгож одоо хүүхдүүдээ шүлгээр гэрэлтүүлж яваарай гэж та бүхнээсээ хүсье.